За сайн байна өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бас нэг үйлчлүүлэгчийн маань виз нь 12 сарын 20-нд ингээд надад хүрээд ирсэн байна. За энэхүү үйлчлүүлэгчийн хувьд бол байгууллагаасаа тодорхойлт авах боломжгүй байсан. За маркет ажилдаг. За нэрийн албан тушаалтай. Нас нь бол одоо дөнгөж 25 та байгууллагатай ажиллаад нэг жил болж байсан. За тодорхойлт одоо бас албан байгууллагууд солонгос улс руу ажилчид нь явж бас харлаад буцаж ирэхгүй ажиллаа хайж явдаг гэдэг үндслээр тодорхойлт олохгүй байгаа байгууллага их байдаг болсон. За үүн дээр бас манайхаас хэрхэн яаж тодорхойлт авах вэ гэдэг мэдээлэл зөвлөгөө аваад бас баталгаат хаяа гаргуулад анкет бүрдүүлэх одоо хүлээлт мөхөд бүхэл үйлчлэгээ бэлдүүлэн аваад амжилтын визээ, баялагын визээ амжилттай авсан байна. За материал хүлээлгэн өгсөн өдөр маань бол 10 сарын 29-нд хүлээлгэн өгсөн. 12 сарын 20-нд одоо визний хариу гарсан байгаа шүү. Тэгэхээр визний олголтын хугацаа ер нь бол 45-аас 55 хоног ер нь хүлээгдэж гарч байна гэсэн үг ээ. За тэгээд та хүмүүс аялын визэнд орох гэж байгаа боловч байгууллагаас нь тодорхойлт авах боломжгүй нийгмийн татгал баг төлөлтөй гэх зэрэг бас асуудалтай хүмүүс бол манай байгууллага дээр мэдээлэл зөвлөгөө аваад материалаа хүлээлгэн өгөхдөө бэлдүүлээд аялын визээ хүсэр хэрэгжилмээр байна. За манай байгууллагаас бол бүх үйлчлэгийг чинь гаргаж өгөөд хүлээлгэн өгөхөд нь одоо бэлдээд бэлэн болгоод өгнө. Бэлэн болсон материалаа та өөрийн биеэрээ хүлээн авдаг 10 газартай материалаа хүлээлгэж өгч байгаа шүү. За одоогийн байдлаар 12 сарын 31-нд бол ажиллах байгууллагууд байгаа боловч материал хүлээж авахгүй зөвхөн гадаад паспорт одоо визнийхээ хариуг тараана гэсэн байгаа. Тэгэхээр ер нь визний материал хүлээлгэж өгөх бол ердөөсөө өнөөдөр маргааш гээд 2 өдрийн оны өмнө гэвэл 2 өдөр л одоо хүлээн авах боломжтой байна. За тэгээд 1 сарын 2-ноос эхлээд хэвийн одоо ажлын цагаараа ажиллаад эхэлнэ. Та аяллыг виз үзэж байгаа бол МК Биржийн хамт олонд хандан үйлчлэгийг авч хүлээлгэн өгөөрэй.